Онон голын хөвөө. Тэмүүжаахаа гарчин зүгээрөө. Зүгээрээ өчигдөр гахаа агнаж аавд магтуулсан шүү. Аав дандаа л таныг магтах юм. Та нар одоохондоо болчир байна л да. Чат! Анжиглаа! Ичгүүртэй юм аа хачуун намайг буруу харах хооронд онцглоо гинэ. Энэ удаагийнх тоглоом хүчингүй шүү. Үгүй би хойдсон Тэмүүжи ахаа би хойдсон үнэн биз дээ. Тимээ хойдсон. Ямар гоё вэ би хойдсон. Одоо бүгдээрээ цасаар шидэж тоглоцгоё. Том хүн болцоход цасаар шидэж тоглох гэж үү? Болчир хүүхдүүд л тэгж тоглодог юм. Та нар л тоглоцгоо. Ёох, дахиад л өнгөрч байна. Жаахан хам тоглоё л доо хаа дахиад ганц удаа шагаа харвээ. Үгүй цасаар тоглоё л доо. Ёо, зиндаа тохирохгүй байж. За тэгвэл номсом харавцгаа тэгвэл ч би ахыг ялна да. За тэгвэл тэгээд хэн хоцныг үгэнд орно шүү. Тэр модны тэг дунд онож чадсан нь ялагч болно шүү. Бэлтгэх байдлаа харваад шүүн. За очоо шалгаж үзье. Хөөх, бүгд адилхан харваж яг нэг их ялгаа алга. Хачуун ч их мундаг олжээ. Энэ миний сум байна. Харин энэ хасрих байна. Хачуун, энэ чиний сум биш л байна да. Тгийх учиргүй дээ. Хүү хачуун, чи баярлах арай болоогүй. Тэнд байгаа сумаа олж харахгүй байна уу? Уг нь сургууль их л хийсэн юмсан. Тэгвэл энэ сум хэнийх болж байна? Сайн унсан байх юм. Наад сум чинь миний сум. Чи хэн бэ? Урд нь огт харж байгаагүй зүсэл үл таних хүн байна. Намайг Жадран овгийн тэргүүн хар хадааны хөвгүүн Жамуухаа гэдэг. Та нар юу улс вэ? Бид Исүхэ баатрын хөвгүүд байна. Би бол Тэмүүжин. Би бол Хачуун. Намайг Хасар гэдэг. Үгээр өнгөрч яваа та нарын хөвчлөлтөнд тоглож байгааг харсан юм. Би хамт тоглож болох уу? Бололгүй яах вэ? Харин ч завшаантай хэрэг боллоо. Энэ жаахан хүүхдүүдтэй тоглохоос залхаад байсан юм. Ах арай л дэндүүлээд байна шүү. Чамайг харуул ном сумандаа сайн бололтой. Дараа хамтдаа ан хийж болно шүү дээ. Тийм ээ, сайхан санаа байна. Одоо л нэг өөртөөгөө адил хүнтэй танилцлаа. Энэ миний хувьд их завшаан юм. Тийм үү? Тэгвэл өдөр болгон энэ тоглоомч байг. Тэгцгээе. Исүхэн гэрт. Аава, ах Жамуух гэдэг хүүхэдтэй тоглоо биднийг огтонч тоохгүй юм. Та нар ч бас найзуудтайгаа тоглож болно шүү дээ. Гэтэ би ахтайгаа л тогломоор байна. Жамуухад дургу өрч байна. Ха. Ингээд Жамуух ямар овгийн хүүхэд бэлээ? Жадраган овгийн тэргүүний хүү гинлээ. Жадраган овог бол манай Монгол үндэсний нэг юм. Гэвч тэд манайхаас илүү хүчрэхэг билээ. Тэглээч бид өөрсдөө бахархах сэтгэлээ умартаж болохгүй. Тийм ээ аваа, хүн монголоороо бахархаж явдаг шүү. Тэмүүжин ах Жамуухын дэргэд хамаагүй мундаг. Тэгэлгүй яах вэ? Миний хүүгийн ах юм чинь. Та нар бэлтэр бэлгүүтэй хоёртойгоо хамт тоглож байл да. Тэд нар чи муухай ааштай тоглоход сонирхолтой байдаг юм. Тэглээч гэсэн ах дүүс чинь шүү дээ. Гэхдээ л өөр ээжтэй болохоор Сочгол их бол та нарын ээжээс өөрцгүй аав чинь дайнд яваад Сочгол ихтэй таараагүй бол бид өдийд ингэж инх түүх амьдарч байхгүй байсан. Гэвч тэгэхээр бид бүгд нэг гэр бүл гэсэн үг хоорондоо эрт найртай амьдарцгаа. Ээж чинь үг түмэн зөв. Та нар тоглохоосоо багасгаж эцэг ихтэй сайн төсөл. Аав ингээд өөр юм яриад байх юм. Юу гинэ? Гүй юрчи. Дараагийн өдөр. Тэнд бүргэд сургаж байх шиг байна. Бүгдээрээ очиж үзцгээе. Аава би ч бас бүргэд нисгэж болох уу? Та нар шагаагаараа тоглол. Энэ аюултай болохгүй. Аава гуй л да.
Сайхан боловч гарч байгаа дээр Тэмүүжний эр зөргийг шалгах нь зүйтэй бус уу? Тэгдэг ч юм уу? Тгий байж бүрэгдээ гар дээр нь суулгаж үзье. Арьсан бэйлийн дээр л суулгах хэрэгтэй шүү. Бүргэд идшээ харан нааш нисэж ирнэ. Тэр үед огтхон ч айж болохгүй шүү. За аава. Бүргэд би чамаас огтхон ч айхгүй байна. За минлгээ одоо нисгээрэй. Шух. Пөөх бариад авлаа. Тэмүүжиж сүрхий юм аа. Юун сүрхий байгаа юм? Гайхаад байх юм алга. Бэлтэр ирсэн байна. Чи ч бас нэг оролдоод үзгүй. Энэ бол миний хувьд хөрсөн бантан идэхтэй адил амархан. За нисэглээ шүү. Сап. Бүргэд нүрий чи самардах шахлаа гараа татаж зайлвал аюултай гэж хэлсэн биз дээ. Тийм ээ аава, би бусдыг нь бол сайн хийж чадна. Тэгвэл дараагийн сургуультанд бүргэдийг гар дээрээ суулгаад давхих юм. Эхлээд та хоёр модны хэрчим бариад давхиад үз. Хүй, пад. Бэлтэр. Сап. Чи зүгээр үү? Гэмтээгүй биз? Цаашаа. Чамаас тусламж гуугаагүй. Бэлтэр. Эсэн минь байгаа чинь сайн хэрэг. Хоошид Тэмүүжнээ сайн суралцах хэрэгтэй. Миний хэлснийг ойлгов. Би түүнээс юу ч сурмаагүй байна. Бэлтэр. Аава санаагаа бүүж хилээ. Хүүн очоод аргадаад ирье. Бэлтрээ хамтдаа явцгаая. Бэлтрээс болж санаа их зовох юм да. Энэ янзаараа сайн юм болохгүй л байх. Санаа зовоод хэрэггүй биз дээ. Тэмүүжин сайн хэлж өгөх байх. Хүүхдүүд минь дээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулж чадсан нууц юу нь байв? Агуу мөрөөдөл. Чингис хаан дэлхийн хамгийн том гүрнийг байгуулж чадсан гол нууц нь ард түмнээ элдэв зовлонгүй инх тунх амьдруулгасан гэсэн түүний агуу мөрөөдөлтэй шууд холбоотой билээ. Тэрээр хамгийн түрүүнд тарж бутарсан олон жижиг овог аймагуудыг нэгтгэж төр улсаа байгуулснаар мөрөөдлөө биелүүлэх анхны алхам нь тавигдсан юм. Төр улсаа түвхнүүлэн байгуулсны дараа хийсэн чухал алхам нь Монголд гай зовлон учруулж байсан ойр тойрны улсуудыг дарсан явдал байжээ. Түүний дараачийн зорилго нь өөрийн хил хязгаарыг өргөтгсөн явдал юм. Чингис хаан мөрөөдлөө биелүүлэхийн тулд өмнөө тавьсан зорилго нь аажмаар биелэн орж монголчуудын байр суурь улам бэхжиж эрч хүчээ олсон юм. Өчүүхэн Монгол улс дэлхийн тавцанд гарахад Чингис хааны агуу мөрөөдөл ихээхэн түлхэц болж өгсөн билээ.